Сэтгүүлч Жамблын мегмар сүрэн аргалын хураг чон дагаж явжээ. Аргалын хураг тун нялах цэнхэр туяат тунгалаг хар нүдтэй шав шар тугалмайтай. Энэ хураг өнөөдөр үүрээр төржээ. Аргал хамгийн амархан нэралдаг амьтан. Түүнийг төрүүлэх гэж ихэд ямар ч явдал болсонгүй. Сүргийн хамт бэлчээрлж явснаа нэг хэвтээд л болсон. Их түүнийг долоож дараа нь гал уургийг амлуулав. Бусад хоньнууд шинэ амьтан орчлонд ирснийг анзаарсан ч үгүй. Хураг цадаж яваад унтлаа. Гэтэл сүрг үргэж их аргал хургаа унтаатай чигээр нь хаяад оджээ. Оройхон ирж авна гэж бодсон байх. Хойлог шувуу сүргэлэн эскэрч цагаан тохомд угалз дэнхийтэл харайн аргалын сүрг алтай нурууны 100 сархиагийг дэгдэн туулсан. Хойлог шувуу аргал хоёр олон 100 жилийн түншивлээ. Хойлог бол түншийнхээ тэнгэрийн харуулын үүргийг гүйцэтгэдэг. Аюул хаанаас ирж байгааг өндрөөс харж хашгиран жиргэж зарлана. Энэ түгшүүрийг хүлээж авсан сүрг өчүүхэнч тэнэгэлзэлгүй өргөн зогтдог. Бас хойлог өнтэй нутаг хайж олдог. Тэд сүргийг урайлан дуудаж тэнд аваачдаг билээ. Сүрг хариуд нь салаа туураараа бэлчээрийн цасыг нунтаглан ургамлын үрийг цасан дээр ил гаргаж өгнө. Тэрхүү үрийг хойлог шувуу тоншин идэж амьдардаг аж ахуй. Хонь бэлчээрлэж явхдаа л ингэж санамсаргүй тус хүргэж байгаа хэрэг юм шүү дээ. Хураг оройхон сэрв. Тэр төрхтөө цаанаасаа 3 зүйлийг гүйцэтгэх бэлэн чадвартай төрдөг. Энэ нь эхийг хөхөх, бие засах, хөдөлж байгаа биетийг дагах. Сэрээд боссон нэг амьтан өөрийг үнэрлээд зогсож байлаа. Цавир нь хошуугаа дүрж хөхөх гэж нударсан боловч толгойг нь хүйтэн савраараа самардаад хавтуулахгүй байв. Гिचий чон хургийг үнэрлж байснаа дэндүү нялхын үнэртэй тул эзсэнгүй. Түүний эхийн совин нь хөдлөөд идэх дур хөдөлсөнгүй. Ямар ч амьтны төрөөд удаагүй үр төлд эхийн савны үнэр нь арилаагүй байдагтай энэ холбоотой юм. Нэлэх амьтан юуг ч хамаагүй дагдгийг гिचий андахгүй хайм. Чон хургийг араасаа дагуулan үүрээ зорилоо. Тэнд хургнаас арай багж, арай ахимаг хэдэн бор бэлтрэг байгаа. Тэдэнд энэ амьтан амьд тоглоом болно. Бэлтрэгнүүд хургийг ноолж, амьтан барих сургууль хийж тал талаас нь зулгааж, амьдаар нь тасчин идэх бөлгөө. Хураг үүнийг үл мэдэх тул араас нь майлан дагсаар байлаа. Их унтуулаад орхисон хургаа авах цаг болсныг гинт саналаа. Шөнө харанх үед яаж ч мэднэ. Аргал ганцаараа алтай нурууны 100 сархиаг дээгүүр дэгдэн харайлаа. Гэтэл нэгэн цохионы шил дээр хургийн дагуулад явж буй чонтой халз мөргөлдлөө. Аргал чон руу ухсхийн дайрч хальт мөргөөд
хургаа зуугаад цагаан тан гялалзуулан зугтлаа. Чон араас нь элдэж хоёуланг нь барьж идэх хүч чадал арга туршлага аль аль нь байв. Гэвч гिचий чон хулчийлаа. Хулчих учир шалтгаан одоохондоо байгаа юм. Саяхан хоёр том угалзын аимшигтай мөргөлдөөн болсон. Угалз мөргөлдөх гэдэг бол ууланд болж буй сүрт үйл явдал. Мөргөлдөөн эхлэхээр нүсэр их дуу чимээ болж уул тэр чигээрээ сэрээд бужигнчихдаг. Амьтад дөрвөн үнэг чон ирвэс хадны завсраар нуугдчихсан харж байдаг. Тэгэд нүд нь халтирч зүрх шимширч бушуухан цугтаж алга болдог аж. Хэд хоног аргалын сүрг рүү халдах зүрхтэн байхгүй болдог байна. Саяхны мөргөлдөөнийг энэхүү өлөгчин чон харсан тул ийхүү зүрх алдаж хургтай аргалын араас элдэж төвдлгүй шүлсээн залгисаар хоцорчээ. Угалзнуудын толгойд насан туршдаа ургаж бүтэн тойрог уусхан мушгирсан хоёр том эвэр бие юм. Эврийн уг нь яндан шиг, урт нь 170 см. Хүнд нь хоёул нийлээд 30 кг хүрнэ. Угалзын дух гэдэг ердөө л хоёр том ясан эврийн ёзоор юм. Угалз мөргөлдөхөд эврээс нь гал манс хийж хярвас хан хийдэг гэдэг. Ухарч байгаад хоёр талаасаа гүйж ирээд хойд хоёр хөл дээрээ босон зэрэг тонгос хийж тас буухад уул нэлдээ доргих шиг болно. Хоёулаа сүхтүүлсэн үхэр шиг сөхөрч унаад зэрэг босно. Хамраас нь цус хоожно. Түүнийгээ долоон дахин ухарна. Дахин мөргөлдөнө. Сүргэн мөргөлдөгч хоёрыг харахаар эгнээд зогсчихсан хамраараа шүгэлдэн хөөргөж улам дэврэгж байдаг аж. Ийм амьтдын эхнэр хүүхэд рүү халдах гэдэг бас л хэцүү хэрэг юм даа. Эх хургаан дагуулсаар сүргтэн очиж нийллээ. Бүдүүн угалз "Чи юун амьтан хаанаас гараад ирэв" гэх шиг хургийг очиж үнэрлэв. Хурга доороос нь хөх гэж бас л нудчив. Энэ удаад түүнийг өөрийн удмынхны инхри зөөлөн хэл долоож байлаа. Тэр бүрэн тайвширч нүдэн анин долоолгоно. Тэгснээ духан захтнаж толгоогоо сэжлэн угалзтай мөргөлдөхөр өдөж эхлэв. Алтай шиг угалз хурганд ноолуулж хэнгэнтэл хевсээр хэвтээд өглөө бүр. Их сурвалж нэрт сэтгүүлч Жамблын мегмар сүрэнгийн унгаа зуусан хулан буюу амьтдын тухай өгүүлэлгүүд номоос.